Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. За 7 хоног бүрийн мягмар болон лав гарагт чөлөөт ярилцлага үзэгч та бүхэнд хүрдэг. Гэхдээ бид бүхэн чөлөөт ярилцлага дотроо бас эрчим хүчийг тойрсон асуудлуудаар дид сэдвүүдээр цуврал ярилцлагыг хийж байгаа. Энэ удаа бид бүхэн эрчим хүчний хэмнэлт, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, мөн ногоон бодлогын хэрэгжилт зэрэг асуудлуудаар үргэлжлүүлэн дараагийн шин зочинтой ярихаар студидтэй урьлаа. Бид өнөөдөр Монголын ногоон барилгын хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн Ультрасоник компани ерөнхий захирал хадагтай Чимэг цэцэгтэй ярилцахаар урьлаа. Сайн байна уу? Сайн байцгаана уу? За бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр таны хувьд бол яг энэ сэдвэр бас маш гоё гаргалгаануудыг баримт нотлогоотой бөгөөд технологийн шийдэлтэй нь олон нийтэд хүргэх нэгэн дуу хоолой гэж бид бүхэн үзсэн учраас таныг өнөөдөр урьлаа. Сүүлийн 25 жилийн хугацаанд юу нэг эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр мөн энэ одоо технологийн хөгжлийг хэрхэн хэмнэлттэй уялдуул шин технологи өндөр энэ хүчтэй технологиг нутагшуулах вэ гэдэг дээр бас яг өөрийн туршлагаараа нутагшуулахаар зорж яваа хүний хувьд компанийн үйл ажиллагаа бөгөөд сүүлийн 25 жилийн таны одоо хийж бүтээсэн зүйлсүүдийн талаарх ерөнхий ойлголтыг авъя гэж хүсэж байна. Тийм. За баярлалаа. Маш гоё асуулт байна. За би өөрөө физикч мэргэжилтэй. За тэгээд энэ ер нь бол одоо дэлхийд дахина энэ цагт одоо ногоон амьдрахыг чухалчилж байна. Тэр ч үүднээсээ бид нар манай компанийн хувьд бол холбооны бүгд найрамдах Герман улсын томоохон үйлдвэрлэгч фирмүүдийн Монгол улс дахь аль бисний дистрибьюторээр ажиллаж байгаа. Энэ ажлаа дараа 25 жил болсон байна. Өөрөөр хэлэх юм бол холбооны бүгд найрамдах Герман улсын Штибл электроник фирмыг аль бисээр төлөөлж байгаа. Энэ фирм дээр төвлөрсөн бус бие даасан халаалт хал ус агааржуулалтын өндөр технологиудыг үйлдвэрлэж байна. Энийг бид нэр хүртсэн байсан бол Монгол улс аль хэдүүн ногоон хөгжилд жигдэрчихсэн ард иргэдээ амьдрал чанартай байх байсан байх. Тий. Тэгээ 25 жилийн хугацаанд одоо энэ ойлголтыг монголчуудад хүргэх, таниулах дээр бас мэдээж маш их хүчин чармаалтыг гаргасан байж таарна. Яг өнөөгийн нөхцөл байдал дээр монголчууд ер нь ногоон хөгжил, технологийн энэ хөгжил гэдгийг ер нь ямар хэмжээнд ойлгож байна гэж та экспертийн хувьд үзэж чинь. Та бол одоо мэрэгжлийн физикч хүн биш үү, тийм ээ? За ер нь дөрвөн ойлголт зэрэгцэн оршиж иж бид ногоон хөгжилд хүрнэ. Ногоон сэтгэлгээ эхнийх нь. Хоёр дахь нь одоо ногоон хураангуйлаад төр засаг гэж хүү дээ. Тэгээ ногоон хууль эрх зүйн орчин гэсэн. За гурав дахь нь бол мэдээж ногоон технологи, дөрөв дахь нь ногоон санхүүжилт. Энэ дөрвөн огтхон зэрэгцэн нэг талбар дээр, нэг платформ дээр оршиж иж бид нар ногоон хөгжилд хүрнэ. Харамсалтай нь Монгол улсын хувьд эхний хоёр байхгүй, сүүлийн хоёр байгаад нэлээд ингээд одоо дараа бараг 20-30 жил болж шít. Тэгээ эхний хоёр дээр яригдах зүйн хэрэг байх гэж би бодож байна. Тэгээ өөрөөр хэлэх юм бол өнөөдөр ногоон хөгжилд хүрэхгүй байгаа тий удаашралтай байгаа Монгол улс чинь яг энэ цагт Парисын хилцээрээс өөрөө хүлээцээ яваа штэ 17 зарилтын хүрээнд одоо ногоорох тухай одоо дүгнүүлэх хугацаа ойртож байна тий тэгэхэд одоо хэрэгжилт нь хангагдаагүй тий ийм байгаа шалтгаан бол эхний хоёр байна шууд хэлэх юм бол Монголын ард иргэд бид нар өөрсдөө ногоон сэтгэлгээтэй болсон байх хэвээр хоёр дахь нь энэ ногоон сэтгэлгээг сэтэлжүүлдэг ногоон хууль дүрм эрх зүйн орчин өөрөө ногоорсон байх хэвээр. Тэгээ харамсалтай нь бол чадаагүй байна. Тэгэхээр хүмүүс бид нар маш олон ногоон хөгжил гэдэг энэ үгийг их сонсдог. Сонсч байсан байх те. Тэгэхээр ер нь таны хувьд яг ногоон хөгжил гэж одоо инженеэр тайлбарлал яг юу багтааж хэлэх вэ? Тэгээ ногоон өнгө л өөрөө байгалийн өнгө. Технологи 900 их дэлхийн өөрөө байгалийнхаа ногоон өнгөийг нэхэмжилж байна. Тэмчүүднээс ногоон технологи, ногоон одоо ногоон хүнстэй бүхэл одоо салбар дээр ногоон гэдэг эко био гэдэг асуудал яригдж байна. Тэгэхээр технологийн хувьд ялангуяа ногоон гэдэг нь ерөөсөө гурван шалгуур байж байгаа. Товчлох юм бол, хураангуйлах юм бол нэгдүгээрт нь эрчим хүчийг хэмнэдэг байх хэвээр. Байгаль дээлтэй байх хэвээр. Гурав дахь нь эдийн засгийн хувьд үр ашигтай байх хэвээр гэсэн ийм голлох гурван шалгуурыг хангасан технологиуд ногоон ангиллалд багтж байгаа. Монгол улсын өнөөгийн эдийн засаг байгалийн баялгаа ингээд түшгэлсэн ийм эдийн засагтай тий. Тэгэхээр энэ ногоон хөгжлийг ер нь бас хоош нь татж байгаа юу гэж та юу гэж боддог энэ талаар ер нь? Тэг яг энэ цагт бол Монгол улсын бүх салбарт одоо ногоон реформ шинжилэл хийгдэх цаг мөч тулаад ирсэн байна. Ялангуяа барилга эрчим хүчний салбар дээр салбарууд маань маш хурдтайгаар ногоон шилжилтийг хийж чадах юм бол ард иргэд амьдрал чанарч
ая тав тухаар бүрэн хангагдана. Ер нь аливаа улс орны хөгжлийн хэмжүүр ард иргэдийн амьдралын чанараар хэмжигддэг. Монгол улсын амьдрал өнөөдөр саарл гэж хэлж болно. Яагаад гэдэг асуулт бол бидний ярьсан дээр байгаа. За монголчууд ногоон хөгжлөө хурцсгах бөгөөд ногоон технологитой болоход хамгийн ихний алхам юу байх вэ? Хамгийн хялбар бөгөөд энгийн шийдлээс ахуулаад хаанаас эхлэх ёстой вэ? Ер нь одоо гайд хийе гэж бид нар харах юм бол ер нь энийг та юу гэж боддог вэ? Тэгээ ер нь бол яг түрүү ярьсанчлан хамгийн түрүүн ногоон шижилт хийхийн тулд Монголын ард иргэд биднэрт бол ногоон сэтгэлгээ хамгаас чухал байна. Жишээлх юм бол бид нар энэ Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдол, хөрсний бохирдол, за тэгээд энэ дуу чимээний бохирдолж идэм үү, энэ саарл гэдэг өнний шаард идэр байгаа шүү дээ. Тэгээ энийг ингээ ярихдээ зэрэг яагаад технологи 90-100-д технологи байгаад байхад бид энэ бохирдлууд байгаа юм бэ гэдэг асуудал өөрөө гарч ирж байгаа шүү дээ. Тэгээ тайлбар хариулт бол ерөөсөө л энэ технологи бэлэн байгаад байдаг, ногоон санхүүжилтэн байгаад байдаг. Тэгээд бид ногоорч чадахгүй байгааг миний одоо томьёолоор бол ерөөсөө л сэтгэлгээ дутаад байна. Төр засаг бас ингээд жоохон хоригдсан хуулиа, урамшууллын механизмуудаа гаргаад энэ хууль эрхцэн орчныг хүндээ ээлтэй байгалийн төлөө зориулчмаар байгаа. Тэгэхээр ногоон хөгжлийг одоо ногоон хөгжилд саад болж байгаа төр болон хувийн хвшил эсвэл одоо хувь хүн одоо ямар саад утгаарыг энэ гурван хүчин зүйл үзүүлж байна гэж та харж байна. Яг нэг жишээн дээр тайлбарлах гээд үзье. Өнөөдөр технологи 90 гэж дахин хэлье. Яагаад энэ технологийн сонголт төрөл жанраараа тэр битгий хэл сэргээгдэх эрчим хүчээр шийдсэн байхад бид нар түүхийн нүүрсийг мэдлэн төлөх тухаас бол яригадаад байгаа юм бэ. Хоёрдож яагаад 0.007 газар өмчлөлт өгсөн айл иргэдийн хашаан дээр төрөөс хашаагийн давуулж ямарваа нэгэн шийдлэг өгөөд байгаа юм бэ. Өөрөөр хэлэх юм бол энэ ард иргэдийн төлөх түлшний асуудал, байшин гэрээ дулаалах үс дулаалах уу гэдэг энэ одоо хувь хүний асуудлуудыг төр яагаад хариуцаад байгаа юм бэ гэдэг нь одоо анхаарал татж байгаа. Тэгэхээр юу хэлэх гэж байна нэхэр төрийн оролцоо гэдэг имийг л энэ талбараас хурдан чөлөөлөд өгөөч. Тэгэх юм бол ард иргэд өөрсдөө ноорон шүү дээ. 0.007 газрыг өгсөн. Энэ үл өөрөө цэнтэй байх ёстой. Өнөөдөр цэнгүй байна. Яаж цэнтэй болох вэ гэхээр тэр газар дээр байшингаа дулаалчна. Эсвэл байшингуул пассив барилгуудыг авчиад барьчна. За тэр дулаалсан барилга дээр орчин цагийн эрчим хүчийг хэмнэдэг эдийн засгийн хувьд үр ашигтай байгаль дээлтэй энэ халаалтын халуусын цэвэр бохирын шийдлүүдийг айл болгон хүртчих юм бол бид энэ бохирдлоос маш хурдан богино хугацаанд гараа явчихна. Харамсалтай ингэхгүй байна л да. Тэ. Нэг л болж өгөхгүй байна тийм. Ногоон технологийн хувьд одоо өртөг ер нь ямар байна вэ? Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал нүүрс болон одоо медлинг сайжруулсан шахмал түлш кокс гэсэн нүүрс гээл одоо маш олон сонголтуудаас гарч ирээд ингээл байна л да. Нөгөө талдаа иргэд өөрсдөө ногоон технологиг авч орон байраа дулаалах пассив байшинтай болоход одоо санхүүгийн бас хөндөрлөд үүсээд байна уу гэдэг нэг юм үнцэг харагдаж байна. Энийг бас та юу гэж хардаг вэ? За ногоон ангиллын бүх технологи шийдэл био хүнс одоо бүх юм жоохон өртөгтэй байгаа. Гэхдээ энэ өртөг гэдэг нь өөрөө тогтмол тоо биш, хувьсдаг тоо. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд магадгүй ямар нэгэн хөтөлбөр хэрэгжүүлэх юм уу? Эсвэл одоо стандартаараа заглаад өгчих юм бол эрэлтэн нэмэгдэх юм бол үйлдвэрлэгч нар энэ одоо өртгийг үл бууруулах боломж өгдөг. Тэгээ бид нар бол бас энэ зарим нэг ингээд төслүүд анзаарч байхад Монгол улсын засгийн газрын эсвэл Азийн хөгжлийн банкны, Европын зэргийн босгол хөгжлийн банкны шийдэм үү энэ гадны доноруудын тусламжтай төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Энэ дээр бол мэдээж жижиглэнгийн одоо юм тогтмолтойгоор ярихгүй өртөг. Мэдээж тэр өртгийг бол бууруулах боломж хөшүүрэг нөхцөл шаардлагууд гэж байдаг. Тийм болохтой зэрэг үйлдвэрлэгч биеэр бид нар Монгол улсын хэмжээнд магадгүй эрчим хүчийг хэмнэдэг тэр байгаль дээлтэй хит пампууд, дулааны насаасууд юм уу эсвэл одоо манай импортоор авчирж байгаа тэр storage heater аккумуляц хийгээд дулааныг нөөцөлдөх халаагуурын тэр бол Монголын айл өрхөд маш сайн тохирдог. Энэ энтриг төдий хэмжээгээр авчир явъя гэх юм бол тэр үйлдвэрлэгч биеэр одоо
хөнгөлөлтөд тусгай үнээр өгөхөд бэлэн байгаа шүү дээ. Тэгэхээр яг хөө саяхан бас ингээл Монгол банкн дээр шинэ зээлийн төрөл нэмий гэж их хурлын гишүүдээс ингээл санаачлаад ингэж байна л да. Гэвчиг нөгөө талдаа бас нэг асуудал үүсэж байгаа нь эргээд тэр зээлийг авах хүмүүс нь бас шаардлага хангаж ийн үгүй юу гэдэг дээр бас нэг юм хуулийн гацаа үүссэн болов уу гэж харсан. За нөгөө талдаа магадгүй энэ шинэ технологиудыг энгийн хэрэглээнд хөнгөлөлттэй үнээр одоо дундаж болон дунджаас доогуур орлоготой айл өрхүүдэд өгөх юм бол тодорхой хэмжээний нэг одоо хууль эрх зүйн зохицуулах шаардлагатай байна. За энэний төлөө нэг лобби бүлэг ажиллаж явах шаардлагатай болоод байна тий. Тэгэхээр ийм лобби бүлэг яг энэ сонирхлын төлөө хамтдаа явж байгаа бас ийм хүмүүс байна уу? Ер нь Монголд яг энэ ойлголтыг ойлгож байгаа, дэмжиж байгаа хүмүүс ер нь магадгүй дараагийн дугаараар оруулах хэр их байна вэ тий. Тий, ер нь технологийн шилжилтийг бол хийхэд бол төрийн оролцоо хэрэггүй. Айл болох чөлөөтэй зах зээлийнхээ зарчмаар явах юм бол өрсөлдөөн дунд одоо тий үн өртөг технологийн ноу-хау үдээ хийц бүтээцээр ялгараад ингээд одоо үлдэх нь үлдээд одоо явах нь явдаг шүү дээ тий. Энэ бол одоо бизнесийн зарчим. Тэгээ би ийм байгаас л гэж хүлээж байна. Одоо бол төр засаг мэдгүй би сая түрүүчийн 7 хоногт ингээ харж байхад 90 улсад 40,000 айлыг газар халаана. Тэр газын тоног төхөөрөмжийг одоо захиалтсан. Хятад улсад 48 одоо тонн тий нүүрс авчирч төлнө. Түлш уучлаарай. Түлш авчирч төлнө. За 48 айл дулааны носоосыг тараах гэж байна энэ төр гэдэг ийм нэг төрийн оролцоо тийм сасагдаад байхаар энэ таатай биш. Ер нь төр ингээд оролцоод ингээд байна гэдгүүл ерөөсөө л одоо энэ урагшлах байгаагийн шалтгаан. Энэ өнгөрсөн 25-30 жилд бол Улаанбаатарын хотоо утаа арилаагүй маш олон аргаар үтсэн шүү дээ. Нэмэгт хүний байр суурь нийлбэр өөрчлөгдөхгүй. Тэгэхээр төр ерөөсөө оролцоотой байх үед бид ямар аргыг сонгоод ч тусыг солно. Тэгэхээр шууд хэлэхэд бол одоо бол хэрвээ их өсвөр дээр санхүүжилт байгаа бол тэрийг зүгээр байршуулад иргэдэд өөрсдийг ингээд чөлөөтэй орхиоч. Аж ахуйн нэгжүүд, айл өрхүүд өөр дээр халаалт халуус цэвэр бохор инженерингийн дэд үтсийн шийдэл технологиудыг өөрсдөө сонгоод тэгээд ингээ явчих боломжууд байгаа. Яг энэ цагт онцлох юм бол холбооны бүгд найрамдах Герман улс энэ Украиний газаас хойш ер нь бол ингээд энэ сэргээгдэх өсрүүдийг маш төлхөө дэмжиж өнгөрсөн 4 жил 40% татаас өгжсэн бол энэ жилээс эхлээд 70% татаас өгөөд эхэлсэн. Өөрөөр хэлэх юм бол агарын дулаанаар халаалтаа, халуусаа, салхивчийг шийдэж байна. Энийг үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэлүүгээ татаас өгж байна. Энийг худалдан авж байгаа иргэд рүүгээ 70% татаас өгж байна. Ингээд ирэхээр ямар ч хүн тэнд үлдэхгүйгээр одоо хурдын нэмжийн гэсэн үг шүү дээ. Татаас гэдэг бол ингээд маш хурдтайгаар энэ байгаль дандаа нөхөн сэргээгдэж идэг, хизээш дуустдаггүй, дундардаггүй. Энэ нэрнээс л тодорхой нөхөн сэргээгдэж байдаг учраас сэргээгдэх их өсвөр эрчим хүч гэж нэрлсэн байна. Энэ шийдэл рүү төлхөө явж байна. Бид Монгол улс яг ийм загварчлалаар одоо хөгжлийн томьёолтыг гаргаад иргэд рүүгээ чиглэсэн бодлого зохицуултыг хийчих юм бол ард иргэд нойроход одоо маш богинохон цөөхөн хугацаа хэрэгтэй. Ердөө л энэ шүү дээ. Одоо жишээлбэл нийслэлээс тодорхой бүсчлэлийн буюу нийслэлийн тодорхой одоо харин энийг хэлжүүлэхэд Монгол улсад шүү дээ зэрэглэл байх хэрэгтэй. Энэ бүсчлэлийн чи яг зөв хэлж байна. 1 2 3 дугаар бүс. Нэгдүгээр бүсэд ийм стандартын шаардлага технологиудыг хангасан одоо технологи тавина. Хоёрдугаар бүс дээр энийг ашиглая. Гуравдугаар бүсчлэл дээр энэ шийдлүүдийг ашиглая. Яг ийм шийдэл бүсчлэлээр гаргаад стандартын гэхүүдээ те гаргаад ирэх юм бол Монгол улсын бүх айл өрх аж ахуйн нэгжүүд тэр стандартыг хангаал явчихна шүү дээ. Тэгэхгүй одоо өнөөдөр Монгол улсад байгаа энэ аж ахуйн нэгжүүд ялангуяа боловсрол эрүүл мэндийн салбарын харьяа сургууль цэцэрлэг эмнэлгүүд одоо өөрийн зовхтой байна. Энэний толгой газрын гүнээ дулаанаар солино, эсвэл одоо газар солино гэд ингэхэд төр оролцоод байгаа хэрэг. Тендер зарлаад тий чи хамгийн хямд технологи сонгоол, хамгийн хямд гэдгүүл хамгийн чанаргүй, хамгийн нас багтай хамгийн их зардалтай. Хамгийн их зардалтай
тэгээд нэмэгдэхүүний байр суурь нийлбэр өөрчлөгдөхгүй. Энергийн хувьд Ийм л хувилбарууд байгаа шүү дээ тий. Бид нар энээс л холдмоор байгаа. Яг нөгөө албаны их сурвалжуудын одоо мэдээллийг ингээл харж байхад жишээлбэл энэ онд гандаа орчмын нэг тодорхой тооны айлуудыг цахилгаан хаалгаарт бүрэн холбоно гэсэн зорилтуудаас явж илээ. Тэгэхээр тэр зорилтуудыг бас өшөөд цаашаа ухаад харах юм бол одоо яг сэтгүүлч нар бол мэдээж асууж байгаа шүү дээ. Яагаад заавал бүгд найрамдагтад ардуулсан үйлдвэрийг сонгоо гингүүт одоо жишээлбэл манай дээр буюу одоо манай зах зээл дээр бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд нэг бүтээгдэхүүн гаргахад одоо үйлдвэр бол бас бүтэн хүчин чадлаараа ажиллахад маш их зардал гардаг учраас одоо хамгийн боломжит одоо үйлдвэрлэл явуулах боломжтой болсон хятад юм аа. Дээрээс нь одоо бид зайны хувьд ийм байна гэдэг нэг тодорхой факторуудыг бас хэлж байлээ л дээ. Гэхдээ таны харж байгаа үнцэг бол аль улсынх байх нь хамаагүй төр оролцох шаардлагагүй. Энийг ерөөсөө чөлөөлөё. Тийм ээ. Өртөг аягүй их ярьж байгаа. Жишээ нь Герман технологид үнэтэй ч гэдэг юм уу те. Хятад улс ойрхон учраас тэндээс төр навид ирье ч гэдэг юм уу. Энэ ерөөсөө маш буруу шийдвэр гэж би хувьдаа бодно. Яагадгүй түрүү хэлсэн өртөг үн гэдэг бол тогтмол та биш юм аа. Энийг бол хувьсдаг. Заримдаа магадгүй тий нөхцлүүдээ манахаас одоо ингээд өгөх юм бол тэр үйлдвэрлэгч фирмтэй гэрээ хэлцээр хийх юм бол айлч нөхцөлийг таатаагаар хүлээж авахд бэлэн байдаг. Тийм учраас бид нэр өртөг дээр суурилсан шийдэл технологиудын гарцыг хайна гэдэг нь хамгийн муухай бодлого. Тийм учраас одоо дэлхийд дахина байгаль дээлтэй сэргээгдэх өвсвөрлүүд төлхөө шилжижээд шилжих шалтгаан бас байна. Ягдгүй л Монгол улс уудам газар нутагтай хүн ам сэрэг байна. Энэ газар зүйн байршилд бид нэр төвлөрүүлсэн систем, төвлөрсөн дэд үтцийг татна гэдэг бол маш төвөгшөлтэй. Энэ бол үргүй зардал. Өөрөөр хэлэх юм бол дулааны цахилгаан станцаар цахилгааныг үйлдвэрлээд, дулаан хангамжийг үйлдвэрлээд, тэрийгээс шугам шүлжээгээр дамжуулаад хэрэгэлдэг. Тэгээд тэр үн тариф нь хямдхан ийм улс орон хөгждөггүй жишээ Монгол улс өнөөдөр тав тодорхой байна. Одоо өөрөөр хэлбэл энэ тархамл газар зүүн байршил дээр тохирсон инженерингийн шийдвэр өөрийгөө даасан ийм жижиг дид бүтцүүдийг байгуулах ёстой гэж ойлгож байна. Хамгийн ухаалаг тий. Тэгэхээр байх ёстой. Нэг ийм асуудал бас байна. За одоо хувийн эвчлүүдтэй уулзаал яг энэ ногоон технологиг оруулж ирээ, зарж борлуулъя, сайн технологиг оруулж ирээ, санал болгоё гэдэг ингэж байна. Гэвчиг нөгөө талд одоо иргэдэд зарж борлуулахад зарим тохиолдолд одоо тий санхүүгийн юм нөгөө хөнгөлөлт буюу тэр зээлийн үйлчлэгийг үзүүлэхэд бас хүндрэл бэрхшээлүүд тулгарч байна. Тийм, манай бүтээгдэхүүн одоо зээлэнд хамрагдахгүй байна. Яагаад тэгэхээр өмнө нь адил төстэй бүтээгдэхүүн дээр зээл олгож исэн одоо тэр туршлага бөгөөд судалгаа манай одоо банкны секторуудад байхгүй байгаа учраас ийм асуудал тулгарч ийн гэдэг бас зүйлсүүд ярьж ирсэн. Тэгэхээр энэ дээр та бас хэр санал нийлэх. Өөрөөр хэлэх юм бол сүүлийн үед бол одоо донор байгууллагуудаас гадны байгууллагуудаас ногоон зээлд зориулсан их усрууд буюу санхүүжилтийн их хэмжээгээр зориулж ийм зориултаар оруулж ирж байгаа боловч шаардлага хангах буюу одоо яг тухайн зээлийн бүтээгдэхүүнүүдийн тэр нэр төрөл одоо тэр шаардлагад хангасан компаниуд их цөөхөн байна гэдэг юм. Бизнес эрхлэгч талуудаас ярьж ирлээ. Энтэй та хэр санал нийлэх вэ? За ер нь бол би түрүү хэлжсэн нөгөө Парисын хэлцээрээс бид нар үүрэг хүлээс яваач гисэн. Дэлхийн уур амьсгалын сангаас энэ ногоор гэдэг энэ английн хүрээнд тий ногоо их усэр санхүүжилтийг хүртэх бас эрхтэй байж байгаа. Энэ ч үүднээс хас банк, худалдаа хөгжлийн банк гэгчлэн манай банкуд тэр уур амьсгалын сангаас одоо зориултаар нь ашиглаарай гэдэг их усруудыг аваад ирсэн байж байна. Энийгээ одоо банкаар дамжихтай зэрэг банкны шалгуур категориуд нь тэгээ банкн дээр бас иргэд маш олон ангиллын зээлтэй байдаг учраас давхартал магадгүй тэр юу лээ барьц салбар тий энэ төр гэгчлэн банкны шаардлагууд нь бас жоохон хүндрэлтийг бий болгодог юм шиг байгаа юм. Миний хувьд бодож байгаа зүйл бол нэгэнтээ бид нар тэр уур амьсгалын сангаас авчирсан бол банкны одоо нөхцлөөс тусна жоохон сан маягтайгаар ч юм уу байлгаж агаад тэнцэнээс урт хугацааны хөв багтаагаар тэр ямар зориултаар өгсөн байна уу тэр шалгуураар нөгөө явчих юм бол энэ хүртэх хэмжээ өснө л гэж харж байгаа. Би сонсоход бол бас харснаар бол ажигласнаар хас банк бол уур амьсгалын сангаас их усэр авчирсан. Хугацаа гэж байдаг. Хугацаанд тэр санхүүжилт гарахгүй бол бас асуудал яригдана штэ. Тийм болохтэй зэрэг нэг хорооны засаг дарга нарыг цуглуулсан хурал семинар хийж байхад би бас таарсан. Яагадгүй л одоо хорооны тий зааварлагч нарт
энэ одоо манай банкн дээр ийм зориултаар ашиглах их усрууд байж байгаа шүү. Энийг хорооны хүмүүстэй ингээ хэлээд өгөөч гэдэг юм ярьжсэн. Тэр үед бол тэр тийм амжилттай болоогүй шууд хэлий. Яагадгүй л тэнд ирсэн бүх хүн унтчихсан. Тэгэхээр энэ өөрөө манай банкуд бас энэ дээр анхаармаар байгаа. Монгол банкуудын холбоо энүүн дээр бас үнэхээр гаргалгаа шин одоо шатны ийм одоо зохицуултыг хийхгүй бол энэ ялангуяа ногоорой гэсэн уур амьсгалын сангаас авчирсан их усруудыг банкныхаа шалгууртай яг бусад зээлтэй адилхан олгодог шиг энэ категориор явах юм бол бас л энэ гаралтнуудаа. Тийм учраас өнөөдөр Монголын аял жуулчлалын салбар зээл хүлээж байна. Эрчим хүч, барилга одоо бүх салбар дээр реформ хийхийн тулд бид нэр технологийн шинжилтийг бас хийж таарна. Хийхийн тулд их усур дандаа эрэлт байгаа. Тэгэхээр Монгол банкны Монгол банк банкуудын холбоо одоо нэгдлүүд бүгдээрээ энэ дээр бас нэг реформ хийхийн тулд энэ одоо ногоон технологиг хүртэх гээд энэ их усур одоо яавал иргэд одоо шууд шалгуур багтаагаар хүртэх боломжтой юм бэ гэдэг дээр бас энэ одоо төр зэсэгтэй нэг ойрхон ажилласаа гэж бид нар бас хүсэж байна. Одоо тэгвэл бол ингэж штэ ногоон зээл гэхээр нийтээрээ одоо нэг цахилгаан автомашины зээл юм шиг цахилгаан машины зээл юм шиг ойлголт ерөөсө болчиход байгаа байхгүй. Ер нь бол тийм байсан штэ. Одоо ингээд автомашиныг одоо магадгүй Lexus, эсвэл Toyota-гийн ингээд бүх ангиллын машинуудыг 10 жил хүртэл зээлээр авдаг байсан бол авчиж болдог бол энэ ногоон технологиудыг 2 жилийн хугацаатай зээлээр өгдөг. Тэгэхээр ч одоо энэ харьцангуй ойлголт ийм байхад ногоон сэтгэлийг хизээш хөгжихгүй, ногоон санхүүжилт бас бүрэн утгаараа хэрэгжилт нь хангахдахгүй. Тэгээд бид нар эцэст нь аарын бохирдолтой, хөрсний бохирдолтой энэ саарлаг категоритой байсаар байна. Одоо тэгэхээр энэ нэг зүйн талбарыг анхаарах цаг ирчээд байна, тийм ээ. Байна. За яг одоо ингэж нэг юм санагдаад байна ууштай. Нөгөө одоо чимгээ захирлын хувьд яг энэ тогоонд нь байж одоо энэ ногоон технологиг нэвтрүүлж авчирс одоо нутаг шуулах одоо борлуулах одоо ингээд бүх талын үйл ажиллагаа явуулж байгаа хүний хувьд одоо энэ ногоон санхүүжилт одоо энэ ногоон зээл энер гэсэн юм гарснаас хойш таны үйл ажиллагаанд одоо мэдэгдэхүйд тийм импакттай зүйл болж чадсан бол та нэг хэд орчим хувьтай гэж та хэлэхээр байна. Энэ би бас энд хариулахад хараад болоогүй байна. Яг л ерөөсөө сэтгэлд хүрсэн тийм одоо сайн кейс гараагүй. Би яг энэ асуултыг чамайг асууж байгаа хоорондыг бодол төрсөн. Монгол улсын шадар сайдын харьяан 4 чиг үүрэгтэй тусгай агентлагууд байж идэг. Нэгдүгüрт нь гайлын ерөнхий газар, татварын газар, стандарт хэмжил зүйн газар, онцгой байдал гэсэн. Тэгээ онцгой байдлын нөгөө 3 дээр нь суурилсан одоо маш том зохицуултууд яг энэ одоо Монгол улс ногоорох уу эсвэл хөрөн өнгөн дээрээ байгаад ах уу гэдэг дээр шууд нөлөөтэй гэж хэлнэ. Яагаад тэгэхээр ногоон технологиудыг татвараас чөлөөлмөр байгаа. Өнөөдөр хөрсний бохирдлын хувьд ярил л да. Хүн ам шигүү суурьсан одоо Улаанбаатар хот, Цуслангийн бүс район, аймгийн төвүүд, сумын төвүүдэд хөрсний бохирдол гамшигын байдалтай. Айл болгонд хотогтой байна. За бид нар энэ 6 сард Азийн жорлонгийн холбооны тэргүүн ирээд Нүүбийн байран дээр нэг семинар болсон юм. За миний би тэр үнд азтай орсон. Тэр семинар хагас өдрийн турш үргэлжилсэн. За энд сонсож байхад манай усны агентлагийн дарга хэлжсэн. Батбаяр дарга. Тий судалгаа хийсэн. 2 айлын дунд худаг байна. За айл улаан хашаандаа модон жорлон тэр хашаага тойруулж хийсээр хагаад одоо нөхөж газаргүй болсон байна. За тэгвэл энэ бохир ус өөрөө 6-аас 20 метрийн радиуст хөрс рүүгээ нэвчдэг юм аа. За тэгвэл одоо бидэрт юу вэ гэвэл энэ ундны гүний худгаас ууж авсанд бохир ус нэвчих аюулын харанга маш ойрхон байна. Маргааш бид нар хуйгаар Улаанбаатар хот улсаараа энэ бохир уснаас болсон маш том өвчлөл одоо гарч болцсохгүй ийм аюулын харанга дэлдэж байна гэв. Тэгээд тэндээс тэр зөвлөө өдөржин хуралдаа дараа нь тэр Сингапурын төвтэй жорлонгийн холбоо гэж байсан. Тэрний нэг хүн Сингапур хүн хэлжсэн. Ер нь хятад улс, энэтхэг улс жишээ байна штэ. Тэр хүнийг ерөнхийлөгч нар нь жорлонгийн хувьсгал гэж зарлаад шийдсэн. Танай Монгол улс 3 сая хүнтэй учраас ерөнхийлөгч чинь ивэлдэ аваад жорлонгийн хувьсгал гэдгийг зарлаад 3 сая хүний жорлонг шийдэхэд одоо алга эргүүлэхийн дайны шүдэ гэдэг имийг хэлсэн. Энэ бол өстой чихэнд нэр маш тодор үлдсэн. Тэгээ энийг л одоо Монгол улс нийтээр хиймээр юм.
За ингэхэд жишээ нь одоо бохирын шийдэл дээр бол төмөн янзын улс орон болгоны янз янзын технологи байгаа. За яг Монгол улсад нэвтрээд явж байгаа нь 4 янзын технологи байх шиг байна. Нэгдүгээрт нь манай оюун гэрлийн яриад байгаа хуурай технологи. Малчид одоо жорлонгүй малчид дүүрэн байна. Тэгвэл оюун гэрлийн хэлээд байгаа энэ технологиудыг аваад ашиглаач. Хоёр дахь нь тэр септик систем. Септик системийг бол одоо магадгүй энэ батлан хамгаалах яамны харьяа, хөлийн цэргийн заставууд одоо юу гэдгийг те энэ нөгөө хүн ам сэрэг байгаа тэр бүс арионд заахам алга ашиглая төдөн жилийн хугацаатаагаар. Хүн ам нягтаршаад суурин бүсүүдэд өндөр төвшин цэвэрлдэг одоо бохир ус гэдэг олон улсын нэр томьёолол байгаа л да. Хар ус бол бас, бор гэдэг бол одоо холимог, шар гэдэг нь шээс. Монгол улс даяараар саарл гэж ярьдаг. Саарл ус гэдэг бол галтгоо, баан, дүүшнээс гарч байгаа савнтай усыг хэлдэг. Энэ дөрвөн усыг бохир ус гэдэг. Энэ дөрвөн ус цэвэрлэх байгууламжаар ороод гарахдаа ийм цэвэрлэх цус болоод гардаг. Энийг гаднаас нь өндөгний одоо гадна талаас нь халдварыг нэм бактерийн устгахын тулд халдвар гүйжүүлэх UV туяагаар шардаг. Яг түүний ангиллын одоо туяагаар шараад 100% цэвэр ус болгоод энийг дахин ашиглана. Дахин ашиглах юм бол татвараас чөлөөлж өгье. Айл өрх аж ахуйн нэгжүүдийг дахин ашиглах юм бол айл өрхүүдийг дахин ашиглаад эн чинь бочгондоо эргүүлж болно, зүлэг модоо услана, тий? Ингэх юм бол энийг одоо татаасаар урамшуулад өгдөг. Энэ механизм байх юм бол Монгол улс одоо ногоороход ойрхон байна. Тэгээд дээр нь би яагаад энэ ногоон технологиудыг галийн ялангуяа хөрсний бохирдол дээр бохир усыг 98% цэвэрлээд цэвэрлэгдсэн усыг дахин ашигладаг технологиг дэмжиж татвараас чөлөөлөхгүй байна. Энийг оюун сайд ахта чөлөөлсөн. Тэгээд ингээд татврын орчноор дэмжиж өгөх аж ахуйн нэгжүүд ногоон технологи хөгжсөн болоод татвараас нь тодорхой хэмжээгээр чөлөөлөд өгөх хөрөнгө оруулалтын зарлалын одоо урамшил маягтайгаар айл өрхүүдийг татаасаар дэмжиж өгөх юм бол энэ технологиудын нэвтрэлт хурдсан. За тэгээд би энэ шадар сайдын харьяанд байдаг 3-4 чиг үүрэгтэй агентлаг дээр онцолж байгаа. Стандарт хэмжил зүйн газар. Энэ бол одоо түрүүн бидний ингээ яриа болгон сэдв болгон дээр гарч байгаа Монгол улсыг одоо тий аль технологи нь стандартаа хангах, аль хэмжих хэрэгсэл нь одоо стандарт нийцхийн энэ бүх зааг дээр одоо цаг тохируулснаар зарим одоо үгүйлэгдсэн хууль дүрм тогтоолуудыг хурдан гаргах энэ төр дээр одоо бас манлайж ажилламаар байгаа. Би нэг жишээ л хэлье. Энэ бохир усны одоо энэ тест тий одоо Монгол улсын стандарт бол Европын холбооны өндөр хөгжөлтэй улс орнуудын шаардлагаас өндөр байж байгаа. Яг нарийн давал энэ энтриг одоо харж үзэх цаг нь болцсон. Бид өнөөдөр хөрсөнд бохир одоо шууд модон жорлон ашиглаж байгаа хэрнээ яг шаардлагад нийцсэн технологи аваад ирэхдээ зэрэг шалгуур нь мэдгүй аль улс орноос хуулдсан юм бэ? Шууд авчирсан нэг юм одоо цагтаа нийцсэнгүй юм байж байгаа жишээтэй. Тэгэхээр энийг одоо би 25 жилийн турш анзаарсан, харсан, ажигласан учраас яг энэ дээр одоо хэлхийг хүсэж байна. Үнэхээр өөрчлөх цаг нь болсон. Тэгэхээр Монгол улсын шадар сайд маань магадгүй санаачлаад 4 агентлагийн одоо ажлын хэсэг байгуулад энэ Монгол улс ногоон шилжилт хийхэд салбар болгон дээр те тохирсон одоо хамтын ажиллагаатай юм зөв зохицуултуудыг яарвчлаасэ гэж л одоо хэлмээр байна. Энийг бас ард иргэд аж ахуйн нэгжүүд технологи импортлогч бид нар бүгдээрээ хүлээж байна. Тэгээд одоо цаашаа ярих юм бол энэ гайл дээр одоо гайлын одоо импортоор орж ирж байгаа тоног төхөөрөмжүүдийг мэдүүлэхэд инженер байцаагч нар хэрэгтэй байна. Тэ бид нар нарны иж үрдэл, хит пампууд энэ өндөр технологиудыг импортоор аваад ирээд энийг гайл дээр мэдүүлэхэд маш хүндрэлтэй байна. Инженер суурьтай ойлголттой гайлын байцаагч байхгүй байгаа учраас лабораториудыг олшруулмаар байна. Өнөөдөр Монгол улсад цэвэр бохир усны тестийг хийдэг лаборатори цөөхөн байна. Тэгээд тийм учраас одоо энэ лаборатори дээр ажилладаг бас энэ боловсон хүчин мэрэгчлэлтэнгүүдийг одоо тэ галийн ерөнхий газар за стандарт хэмжил зүйн газар нь гэдэг юм уу захиалаад техникийн их сургуулиараа сургах ч гэдэм үү. Ер нь бол яг энэ цагт ярих юм бол бид нар ногоон шилжилтийг хийн гэвэл энэ салбар хоорондын ажлын уялдаа, агентлаг хоорондын ажлын хамаарал тэ аж ахуйн нэгжүүд, импортлагч нар, нэвтрүүлэгч нар энэ бүгдийн хамтын ажиллагаа шүү дээ. Одоо бид нар асар салангад байна. Дандаа нэг нэгийг үгүйсгдэг тий. Тэгээ нэг хүн ингээд бүх асуудлыг шийдэх гээд ингээд яваад тахтай зэрэг ерөөсө бүх газарт очиод нөгөө зохицуултууд нь буруу болохтай зэрэг унаад тэгэл одоо ингээд ямар шилжилт хөдөлгөөн хийж чадахгүй ингээд л одоо цаг хугацаа
урсаал өнгөрөөд байгаа байхгүй. Тэгэхээр одоо ногоон хөгжил, одоо энэ ногоон үзэл санаа, энэ ногоон соёл гэдэг одоо энэ зүйлсийг одоо ирээдүйд одоо Монгол улстай ингээд илүү бат бөх бидний одоо үр хойж үе болсон хүүхдүүдтэй өвлүүлээд жоохон бахаас нь ойлгуулад ингээ яг боловсролын төвшөнд ч гэдэг юм уу те таны харж байгаа нэг тийм гарц гаргалгаа юу байна ер нь. Тэгээ надад айгүй гоё асуулт байна. Надад 15 жилийн өмнө манай нэг техникийн герман хэлжсэн. Та Монгол улсад энэ технологиудыг нэвтрүүлэхийн тулд сургууль цэцэрлэгийн хүүхдүүд юм ингээд тавиад тэд нар том болоод хүртнэ. Тэд ойлгоод хүртнэ гэд яг л энэ одоо ингээд зөв хэлсэн шиг санагддаг. Тийм учраас Монгол улсад энэ сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд ногоон хөгжил, эрчим хүчийг яаж хэмнэдгийг, усаа яаж хэмнэх үү, энэ гихчлэн амьдрал ахын энэ одоо ээлтэй талын энэ ойлголтуудыг заамар байгаа хгүй. Сургалтын хөтөлбөрт нь бол зайлшгүй орох ёстой. Би оюун сайд, байгаль орчны сайд байхдаа Швейцарын хөгжлийн агентлагийн шугамар санхүүжилтээр яг цэцэрлэгийн хүүхдүүдэд ийм зурагт хуудас бүхий постэр тараасан, байгаль дээлтэй хог яаж ангилах юм, тэ хог болгон ч өөрөө хаягдл биш, үнэтэй цэнтэй эцсийн бүтээгдэхүүн юм аа энэ гээд хөөрхөн тим нэг постеруудыг харж исэн. Тэгээ энэ өөрөө ингээд оюун сайд, байгаль орчны сайд байхад хийгдэж исэн юм шиг үлээ. Тэгээ түүнээс хойш үе үеийн сайдууд нь хийгээг орхицсан. Тэгээ гэх мэтлэн ингээд санаачилсан одоо нэгэнтэй л бид нар Монгол улс одоо тэ ухралтгүйгээр ногоон хөгжил рүү урагшилд яал гэж байгаа бол одоо сургууль цэцэрлэгийн хүүхдүүдээс авахуулаад энэ боловсролын шатандаа одоо тэгээ дэшигийн эн чинь эмсүүд, техникум, ихтэй сургуулиудын хөтөлбөрүүдийг нооруулмаар байна. Тэгээд ногоон боловсон хүчнүүдэд бэлдээд авмаар байна, тий. За тэгээд цаашаагаа бол тэр хоёулынгийнх нь ярьж байгаа одоо зарим өндөр технологиудыг угаасаа эн чинь өсөн дүнгээр татварт юу ч төлөхгүй, зарагдахгүй байгаа юм чинь төлөгдөхгүй, татвар ингээд нөлөөлөхгүй. Тийм болохоор одоо энэ өндөр категорийн тий хай зэрэглэлийн технологиудыг одоо татвараас нь чөлөөлөдөг мөр байгаа. Тэгээд энэ бүгдийг хүртсэн аж ахуйн нэгжүүдээ одоо жоохон татвараар дэмжиж өгөөч, айл өрхүүдийг татаасаар дэмжиж өгөөч тий. Энэ бүгдийг хийхэд тийм одоо хүндрэлтэй биш, харин жоохон сэтгэл зүрэхтэй ийм баг хамт олон энийг бол богино хугацаанд хийнэ гэж харж байгаа. Нөгөө талдаа бид нөгөө өнгөрсөн 7 хоногийн ярилцлагаар нөгөө Японы эрчим хүчний нэмэлтийн төвийн шинжээч багштай ярилцсан. Тэгэхээр улсаас нь юу яадаг гэх тэр надад их гой санагдсан л да нөгөө оноо өгдөг. Оноо өгөөд нөгөө химнэлт рүү ингэж угаасаа шахдаг. Тэр нь жил болгон нэг хөв байна уу ингээд хэмнэж явах ёстой. Гэхдээ тэр химнэлтийг одоо нөгөө зүгээр энгийн танууд хөөрөмжөөрч гэдэг юм хэмнэх боломжгүй учраас тэр одоо ногоон гэдэг байгаа тэр категорид орж байгаа одоо бараа бүтээгдэхүүн тий тэр технологиор л тэр эрчим хүчнийхээ ямиг багасгаж чадна уу гэхээс тий ингээд өөр аргаар бол нэг багасгаадах боломж байхгүй. Тэгвэл нөгөө талдаа ийм ногоон инновацлог юмнуудыг авчираад ингээд энд одоо ингээд нутагшуулыг гэхээр саяны чимгээ захирал хийж байгаатай адилхан тий юмнуудыг ингээд юу өндөр болчоод гайлын татвараас авахлаа өндөр болчоод. Тэгэхээр миний нөгөө түрүүний хэлэх гэдсэн зүй тогтлын нэг алдаа гэдэг нь одоо ногоон технологиудыг яг одоо магадгүй дундаж болон дундчаас доош давхаргын айл өрхөд авч хэрэглэхээр өндөр үнэтэй байна гэж байна тий. Тэгэхээр нэг талдаа энэ зээлийн одоо шин төрөл үүсгээд ногоон зээл гэдгийнхаа доторх тэр төрөлжилтийг нь буюу энэ одоо тэнд нийцж байгаа бүтээгдэхүүнүүдийн нэр төрөл болон энэ хамрагдж байгаа компаниудыг нэгдүгээр их олшруулах хэрэгтэй болж таарч байна. Хоёрдугаар асуудал айл өрхөд өөрсдөө одоо ногоон технологиг авч хүчрэхгүй болохоор төр бодлогын хүрээнд одоо би дутааг бууруулах үүрэг хүлээнэ гэд ингээд тодорхой шийдлүүдийг гаргаад ингээд технологи санал болгоод явж байна. Тэгэнгүүт энэ бас нөгөө талдаа бас ингээд буруу болчихж байна. За дахиад нэг асуудал юу гэхээр импортын татвар бас өндөр байгаагаас энэ үртэг өөрөө нэмэгдээд ингээд явчихна гэж байна. Тэгэхээр эдрийг бүгднгийн зангидах нэг зүйлээд яг энэ эрчим хүчний тухай одоо хуулиндаа захирагдаж явах ёстой болов зангидагдаж явах ёстой болов гэж харж байна. Тэгэхээр яг энэ эрчим хүчний тухай хуулийг бас шинээр одоо боловсруулад өргөн барих гад улсын хурлын нэр бүхий гишүүд ажиллаж байгаа гэсэн
бас мэдээлэл байсан. За магадгүй эрчим хүчний тухай хуулийг өөрчлөх, шинжлэх маш өргөн хүрээний бөгөөд боловсронгуй орчин үеийн стандартад гол нь нийцсэн тийм ээ. Дэлгэрэнгүй тийм маш сайн хуультай болохын тулд ер нь яах ёстой вэ? Хаанаас эхлэх үү? Ямар хүмүүсээс зөвлөгөө авах уу? Магадгүй тэр одоо хуулийн төсөл боловсруулах багт хин байх уу? Гих мэдчихлээ. За маш зөв асуулт асууж байна. Бүр мэргэжлийн асуулт асууж байна. Баярлалаа тийм. Тэгэхээр би баярын асуултанд хариулъя. Ер нь дэлхийн ногоон барилгын зөвлөл гэж Америкт төвтэй юм байгуулга байгаа. Эндээс лид юу ээж гэдэг ногоорсон гэрчлэгээ олгодгийг. За Монголд сертификат энэ категорийг хангах юм бол одоо энэтэй юм ярихгүй те. Тэгвэл яг энийг одоо бид нар явах үедээ Монголын ногоон барилгын хүрээлэн доктор ундраа санаачилсан энэ барилгын хүрээлэнгийн хүмүүс бас нэлээд одоо 2 жил гаруй гэртээ ажиллаж агаад энэ бэс гэр гэдэг одоо ээж лид гэдгийг те одоо бүх шалгуур үзүүлдэг Монголынхаа уур амьсгал цаг агаар нөхцөл байдалд уялдуулсан энэ шалгуур тэр шалгуур бас өөр өндөр штэй категори нь. Тэгэхээр энийг бас Монголынхаа энэ нөхцөлдөө уялдуулснаар арай бас жоохон зөөлрүүлсэн чиг шилж болно. Ийм бест гэр гэдэг шанал олгодог болж байгаа. Энэ бас шалгуурын одоо гол одоо юу point нь байж чадна. Өөрөөр хэлэх юм бол бест гэр категорийг хангах юм бол тэр ногоон ангиллын зээл хүртдэг тий урамшуулалт хүртдэг татраас чөлөөлөгддөг энэ төр гээд энэ банкуд бас энийг ойлгоо явуулчихад бол энэ одоо ялгах бас зааг нь болоод өгнө ах гэж харж байгаа. Тий яа харахгүй энэ шахт бол манай бас улсын их хурлын гишүүн цэцэг санаачлагаар ажлын хэсэг байгуулсан эрчим хүчний тухай хуулийг боловсруулаа явж байгаа. Цахилгаан хангамжийн тухай хуулиа нэлээд одоо эцсийн шатанд бүрэн утгаар найруулсан бэлэн байгаа гэсэн. За одоо бол яг энэ цагт дулааны эрчим хүчний хуулийн шинжилгээг одоо ажлын хэсэг нь хийж эхлээд байгаа юм байлээ. Тэгээ бид нар энэ дээр яг бас ингээд ажиллаж байгаа нэгэнтэй л энэ талбар усуд мөчраас саналууд өгж явж байгаа. Тийм. Энэ бол үнэхээр сайшаалтай. Тэгээ энэ өөрөө хууль бас хурдан гараас хийж хүлээж байна. Яагаад гэвэл эрэлт байна. Өнөөдөр Монгол улсад дулааны эрчим хүч гэдэг ойлголт бол түүний зохицуулт нь бол үнэхээр орхигдсон салбар байсан. Ялангуяа яг манай одоо 4 станцын 4 станц чинь цахилгааныг үйлдвэрлэдэг, дулаан хангамжийг үйлдвэрлэдэг. Тэгээд энэ цахилгаан хангамж бол мэдээж зохицуулт нь аягүй нарийн, дэжгүй сайн, бас эртнээсээ зөв голдролд орцсон ийм талбар. Дулаан хангамж бол бас жоохон одоо үнэхээр учир дутагдaltaй ингээ яваад байсан. Түүний нэг тод илэрлэл бол өнөөдөр айл болгон дулааны тоолоор ашигладаггүй явдал. Энийг би бол шууд онцлмоор байгаа. Өнөөдөр бид нар одоо ингээд маш олон дамжлагаар дулааны одоо дулаан гэдэг энэ паранд одоо их усэр бий болоод орж ирж байна. Гэтэл энийг цонхоор алдчихдаг, хаалгаараа гаргаа явуулчихдаг. Тэгээ хэмждэггүй. Тэгээ ер нь ингээд эрчим хүчийн хэмнийг ивэл хэрэглээгээ хянана. Хэрэглээгээ хянахын тулд хэмжүүрүүдийг буюу заавал ашиглана. Тэгээ өнөөдөр бол цахилгааны тоолуур, дулааны усны тоолуурыг хангагч байгуулга нь зураг төсөвт, барилгын зураг төсөвт суулгаж агаад тавихыг шаардаж байна. Харин дулааны тоолуурыг тэр тусмаа айл өрхийн дулааны тоолуурыг бол барилгын зураг төсөвт тусгахгүй байна, хуульчлагдаагүй байна. Тийм учраас энэ барилга өндөр барилга ярьж байгаа төвийн их усүрт холбогдож байгаа энэ одоо барилгууд бол ерөөс ашиглахгүй байна гэсэн. Тий. Яг уу зарим нэг объектууд ашиглаж байгаа. Тий. Тэгтээ энэ бол өөрөө барилгын зураг төсөвт яг цахилгаан усны тоолор шиг зурагдаад тэгээ хуульчлагдаад ерөөсөө айл болгон тоолуураар тооцоо хийж явах ёстой. Ингэх юм бол бид нэр дулааны эрчим хүчийг хэмнэн гэдэг одоо энэ ойлголт бол бүрэн утгаараа бас биелэл олно шүү дээ. Одоо тэгээд айл болгоны квадрат метр тий эзэлхүүнээр тэд квадрат метртэй айл юм чинь тэдийг төлөлт. Тэмүүтэр айл цонхон онгоолгоод орхино уу? Яа нуу? Ягаад мөнгө нь адилхан байхгүй юу? Тэгэхээр яг харин энэ л асуудал байна л да тий. Одоо яг энэ олон том шилэн тааврууд баригдсан шүү дээ тий. Тэгээ энэ дээр ч одоо маш олон дотор хуваалттай олон аж ахуйн нэгжүүд байна. Энэ бүгдэн дээр одоо доор ерөнхий үзэл дээр байгаа ерөнхий тоолуураар дулаан руу тооцоогоо хийчихэж байна. Энэ одоо байрны ашиглагч субъект бол энэ хэрэглэгч болгонтойгоо дид тоолуураар тооцоо хийж явах хэрэгтэй. Гэтэл тийхгүй айл өрхийг метр квадратаар аж ахуйн нэгжүүдээс метр кубээр авна гэдэг бол бас энэ тоон утга бол тийм бага биш. Тэгэхээр энэ бол жоохон хангагч байгууллагын хэрэглээг хангах үец ашигтай тоо байгаа учраас хэмжүүрлүү шилжихгүй байна уу даа ч гэсэн тийм хардлага миний хувьд төрдөг. Гэхдээ
одоо бид нар энэ дулааны эрчим хүчний шинжилсэн хуулиар энэ хуульчлагдаад гараад ирэх байхаа. Тэгээ мэдээж хэрэгжилт бол хангагдаад явна хаа гэж маш одоо баяртайгаар хүлээж байна шүү дээ. Сандаг байсан болов уу яг бол одоо би мэдэхгүй байна л. Намайг жоохон бахад ус тоолоргүй байсан. Сонсч ирсэн үгүй юу? Би одоо яг хэдэн хонд гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч сан тоолоргүй ам бүлээр явдаг байлаа. 2000 оны их үед тоолууртай болсон шиг санаж байна. Тэгэхээр 2000 бид нар тэр үе чинь усны тоолууртай болоход те ерөөсөө ингээл аюул хүмүүс төлөх юм байна гэж ойлгоол жаахан дургуутсажсэн. Тэгээ одоо тэгтэл эсрэгээрээ тэгээ бас хэмжүүртэй бэжж хэрэглээгийн алган дээрээ хянана. Тийм. 2000 оны их үеэр яг айл болгоныг тоолууржуулсан санаж байна. Тэр үед яадаг байсан бэхээр нөгөө бочкины ус нь нөгөө эвдэрсэн байхад гоожоолж байж идэв. Тийм. Ерөөсө хинч тэрийг хурдан засъя хаа гэж боддгоо. Усны мөнгө явлаа гэдэг ойлголт байхгүй. Тэгэхээр яг тэрнтэй адилхан юм одоо дулаан дээр ер нь үлдчихэд байна уу гэдэг бас нэг тийм. Тэгэхээр энэ сар болгон бид нэр одоо жишээлбэл станц яриад байдаг. Би өнөөдөр 70,000 төгрөгийн дулааныг 100 м2 байранд одоо төлдөг бол дараагийн сар 70,000-ыг нь өөрчлөгдөхгүй учраас би өнөөдөр цонхоо нийчээд гараа явна. За шүн би цонхоо онгоолгож унтна. Яа тэгэхээр би тэр тохируулгыг хийж баг хэрэглээд дараа сарда бага мөнгө төлье гэдэг тэр хөшүүрэг надад байхгүй учраас бид нар ингэж хандж байна л да. Тэгээд тэр их цамаа хэрэглээгээ чинь одоо нөгөө чамд хүрэхийн тулд delivery хийхин тулд тэнд дахиад шинэ их усүр яригадаад байгаа байхгүй. Гэтэ тэр жоохоноор ингээд бүгднийг хэмнээд энэ тоолортой болгочвол заавал бид нартэй гэж нөгөө чиний эрчим хүчний хүүсэр хэрэггүй байх. Тийм. Байгаад байгаа байхгүй. Одоо ингээд нэг зүйлийг бас дэлгэрүүлж асуумаар санагдчихээн. Төвлөрсөн системжүүлэлт гэдэг нэг ойлголт байна. Дахиад манай Монгол улсад энэ тархмал газар зүүн байршил дээр ямар технологи тохирох вэ гэсэн юм хоёр өөр юм ойлголт байна. Аль нь илүү тохирохууцсан? Бид нар одоо яагаад ингэ буруутсчаад байгаа? Эрчим хүчний реформ яригдлаа. Дулааны цахилгаан станцууд дээр гарсан эвдрэл гэмтлийн улмаас даацаа дийлэхгүй болох одоо нөхцөл байдал үүсэж байна. Энэ өвлийн тухайд л одоо цахилгааныг бол 100% хангана. Гэвчиг дулаан бол 50%-аар хангах эрсдэлтэй хизээч унтрах одоо магадлал байгаа гэдгийг бүр салбар яамны сайд өөрөө мэдгдчихлээ 2-7 оны өмнө. Тэгэхээр энэ төвлөрсөн системжүүлэлт болон манай Монгол шиг ийм өргөн уудам тархмал ийм газар зүүн байршилтай ийм улс оронд энэ хоёрын ялгаа зааг болон аль нь илүү тохиромжтой юуг яаж хэрэглэхээр бас бид нэр ойлголт авах хэрэгтэй байх. Тэг хэдүүлээ эхэнд нь ярьсан нэвтрүүлгийн ер нь Монгол улсын хувьд бол дандаа намхан барилгатай бие даасан инженерчлэлийн шийдэлтэй байх нь хамгийн зохистой. Энэ өөрөө өртөг зардлыг хөрөнгө оруулалтын зардалч бага байдаг, урсгал зардал бүр байхгүй болно, дундын зардал ийм айгүй олон давуу талтай. Тэгээ төвийн системд холбогдсон одоо энэ өндөр барилгуудад төвлөрсөн систем гэж байгаа л да. Тэгээ энд бол үнэхээр технологийн шинжилтүүд өнөөдөр маш чухал байгаа. Жишээлх юм бол энэ дулааны эрчим хүчин дээр ярил л да. Өнөөдөр Улаанбаатар хотод 40%-аар дутаж явж байгаа. Энэ олон одоо өндөр барилгуудыг 100% дулаанаар хангах ёстой. Гэтэл өнөөдөр 40% дутагдaltaй явж байна. Тэгээ дутагдaltaй явж байхад бид нар өндөр барилгуудыг барьсаар байна. Энэ бас нэг бодох асуудал. За нэгэнтээ төвийн их усүрт холбогдсон бол хэмжүүрээрээ тооцмоор байна. Тооцохгүй байна. Энэ хоёр дахь асуудал, анхаарах асуудал. Гурав дахь нь бид нар төвлөрсөн систем дээр мэдгүй нэгдүгээр хэлхийн дээр Цельсийн 130 хэмгээд энэ одоо өндөр градусыг одоо багасгаагүй. Энэ хуучны стандартаар нормоор яваад байгаа нь бас анхаарах сэдв. Гурав дахь нь. Ягдгүй л өнөөдөр одоо бид нар энэ төв систем дээр бас ярина л да тий. Энэ за дийлэнх хэн зэвтэй байна. Бас дийлэнх шугам маань одоо мараалын илэгдэлд орцсон байна. Тийм болохоор жил болгон дулааны шугам шүжээнээс нэг тий ингээд хуваар гаргаад төв магистраль шугамудаа шинжилэн солиод байгаа. Тэгвэл энийгээ бид нар нэгмөсөн нэг том одоо төсөл эхлүүлээд энэ нь юу вэ гэвэл хонглын систем дотор тий энэ 90 хэм 130 градус 130 хэм гэдэг энэ том одоо хинч ашиглахгүй уурыг 90 хэм болгож болох тухай энэ том системийн шинжилгээг маш хурдан хийх нь зөв хэрэг байна. Энэ нэхэгдэж байна. Энийг хизээ хийх вэ гэдэг асуудлын цагт ярмаар байгаа тий. Тэгэхгүйгээр Монгол улс энэ төвлөрсөн систем технологийн шинжилэл системийн шинжилгээг ярих нь өрөөсгөл гэж би хувьдаа бодно. Одоо ингээд яг экспертүүд
хүүхдтэй уулзахлаар маш их үргүү зардал ингээд замбраагүй зардал явж байгаа байхгүй тий. За тэгээд нөгөөх нь болохоор нөгөө тал дээр газар уудам байна, хүн амс хэрэг байна. Тэгээ энэ үед бол бид нар энэ уудам газар ашиглаад хотоос гадагшаага хаус хороолоодыг маш олноор нь барих цаг ирсэн. Би даасан. Тэрэн дотор сургууль, цэцэрлэг, нэмлэг нь байж идэг. Тэгээд энийг бид нар бүрэн утгаар нь энэ загварчлал очих юм бол ард иргэд үнэхээр тэнд амьдрал чанартай тавтахаар бүрэн хангагдаж чадна. Тогтносон яг үнэн. Өөрөө өөрсдөө тэнгэр дээрээ нарны панелтай, нарны панелаараа тэр аккумуляц хийдэг халаа уруудаа цэнэгэлчин, орчин цагийн одоо маш цомхон авсаархан агааржуулттай, айл болгон өөр дээрээ бохир усыг 98% цэвэрлэдэг технологитой, тэгээ гаднаа гардентай, хогоо англа хийчин. Тэгээ ингээд айл болгон аж ахуйн нэгж болгон өөр дээрээ ногоон технологиор тоноглох юм бол дундын зардал гэж байхгүй. Өнөөдөр Улаанбаатар хотод энэ тулгамж байгаа асуудал бол энэ орон сууцны контор ба сүүхийн хооронд байгаа энэ орон сууцны ашиглалт гэдэг ойлголт өстэй. Үнэхээр дээвэр янгүйгээс зохицуулт нь орхигдсон талбар болчиход байна. Тэ. Бид нар зөндөө мэдж байгаа. Дээд айлын шугам задраад тусаалтна. Энэ контор зохицуулахгүй, сүүхэн зохицуулахгүй. Энэ хоёр субъектэд бараг хамааралгүй. Энэ хоёр иргэний маргаан болоод иргэний шүүх рүү явдаг. Тэгээ ийм кейс бол Монгол улстай яар дүүрэн байна. Зэвтэй ус гойчлоо. Барилгын компани хариуцна гэж байгаа боловч баталгаа хугацаа 3 жил дууссан. За одоо таны солих асуудал гэдэг эзэнт нь хайчдаг. Гэх мэтчлэн ингээд орон сууцны ашиглалтыг хариуцдаг хуучныхаар бол нийтийн аж ахуй орон сууцны яам гэж хэлсэн да. Энэ яам өнөөдөр одоо үнэхээр байхгүйгээс болоод Улаанбаатар хотын аймагуудын сумдуудад байгаа энэ одоо орон сууц гэх үл хөдлөх хөрөнгө нэг талаасаа энэ үл хөдлөх хөрөнгийн менежмент өдрөөс өдөрт алдагдаад унаад үнцэнгүй болоод одоо юу гэдэг бидний ч одоо асар үнэтэй капитал хөрөнгө цэнгүүдэж байгаа байхгүй. Энэ бол үнэхээр анхаар сэдв. Одоо барилгыг ашиглалтанд оруулаад улсын комисс хүлээж авснаас хойш 3 жил тухайн гүйцэтгэгч компани хариуцаад 3-аас хойш жил одоо тусаа контор байгуулаад сүүх байгуулаад ингэ явдаг хуультай байдаг шүү дээ. Гэвчиг энэний дараа бас байгууллага ажиллаж байгаа учраас одоо магадгүй сүүх ч юм уу бас ашийн ямар нэгэн одоо коэффициент юм гаргаж ирэх хэрэгтэй байдаг. Энэ дээр бас нэг жоохон одоо үнэхээр яг хэмнэлттэй байх уу эсэхтэр зорилго нь хоёр өөр болчиход байна шүү дээ. Нэг талд хэмнэхүү, нэг талд одоо ашигтай гарах уу гэдэг чинь тийм ээ. Хэдүүлэнгийнх нь яриа бас ингээд эрчим хүчийг хэмнэх тийм ээ. Эрчим хүчийг хэмнэхэд хэрэглэгч нарын одоо оршин суугчдын сэтгэлгээ ногоон байх шаардлагатай гэдэг байгаа шүү дээ. Одоо ногоон байхын тулд тэр байрны ашиглалт оновчтой байхын тулд сэтгэлгээ ногоон байхын тулд энэ орон сууцны ашиглалт асуудал заавал яригдана. Тэгэхээр би саяхан нэг нэвтрүүлгийг харсан сөөхөн авраачаа гэд энэ өөрөө айгүй тийм одоо яг үсэд байгаа нөхцөл байдал хүндрэлтэй байдлуудыг тэр кейс юу реалити хэлбэрээр хийцэн билий те. Айгүй зүйтэй санагдсан. Олон ч хүн энэ дээр комментнаас ирэгдээ. Ийм байна. Тэгээд эндээс юу харагдаж байна гэхээр Улаанбаатар хотод магадгүй энэ одоо төвлөрсөн систем дээр амьдарч байгаа хэрэглэгч бид нар эрчим хүчээ хэмнэх, усаа хэмнэх инхийн тулд бид нар одоо яах вэ гэхээр ойлголтоо ногоон байлгахын тулд энэ хангагч одоо байлгах шаардлагатай болж байгаа. Ингийн тулд бид нар бол одоо энэ төр засаг магадгүй салбар яамдууд бол зарим өгүүлэгдсэн яамдуудыг хурдан одоо нэгэн дээвэр дээр оруулах тий. Би бас энэ яг онцлчмоор байна. Лувсан дорж ишүү маань яг энэ цагт 16 яамыг 10 болгоод өгөөч гэж байгаа шүү дээ. Би бас санал нэг вэ дэмжиж байна. Яаггүй л энэ эрчим хүч барилга байгаль орчин энүүн дээр усны яам орон сууцны яамыг нэмээд 6 яамыг ногоон хөгжилдөд үтсэн яам нэрийн дор зангидчих юм бол маш хурдан ногоон хөгжил бид нар хүрч чадна. Тэгээ би эндээс юу хэлэх гэж юм гэхээр өнөөдөр эрчим хүчийг хэмнэе гэвэл зураг төслөөсөө л эхэлнэ. Яагаад бид нар өрөөний тоогоор байшин те 4 өрөө байлаа гэхэд өрөөний тоогоор одоо сан техникийн өрөөг төлөвлөж өгч байгаа юм бэ? Яагаад ингэж байгалийн нартай Монгол улсад өндөр барилгыг барихдаа энэ өрөөгөөр дүүрэн нүдэн гэрлийг зоогоод байгаа юм бэ? Энийг ч одоо Тайван архитектор, Германы архитекторууд семинар хийж байхдаа хэлжсэн. Жишээ болгоод Тайван хэлжсэн шүү дээ. Далайн эргийн орнууд одоо наргүй тий, нар үцгүүд тэгээд одоо магадгүй тэр одоо стресс, депрессийг ингээ зохицуулах үүднээс хиймэл гэрэлтүүлэг буюу нүдэн гэрлийг ашиглаж байна. Танай нарлаг Монгол улсад нүдэн гэрэл өстой өргөө зардлаа. Тэгэхээр та хэд маань одоо 1-4 давхар
За магадгүй 5 давхрын барилга бариад дээврийн гоё ингээд хүлэмж болгоод тий. Одоо бол одоо цагт нарны панелуудаа тавиад ингээд ногоон байхыг анханаас нь зураг төсөөсөө эхлээд хийгээч гэдэг уриалгыг хэлж ирсэн. Энийг бас би одоо Монголынхаа нийт мэргэжлийн зураг төсөв зохиогчид тий барилгын хөрөнгө оруулагч талдаа бас хандж хэлмээр байгаа. Бид нар үнэхээр одоо өнөөдөр ногоон төлөвлөлтөй ногоон барилгуудыг барих цаг нь ирсэн. Ингэж гимээж бид нар ард иргэдийг амьдралын чанартай ая тавтахаар бүрэн хангаж чадах нэ. Тэгэхээр анхнаасаа түүнээс биш энэ хараа дизайн загвар гээд энэ олон хиймэл гэрэлтүүлэг хийгээд байх чинь эрчим хүчийг өргөн алдаж байна. Өрөөний тоогоор одоо юу гэдгийг одоо баан дүүш жакузи төлөвлөд байна гэдэг нь одоо усны асар их алдагдал. Тэгвэл бид нар энэ дээр л одоо зураг төсөв дээр эргэж харъя гэдэг ийм л одоо баг уриалгыг хэлмээр байна. Дулааны тоолуур бас болдог бол айл болгонд байхыг шаардах тий. Яг энэ одоо зураг төслийг батлахдаа стандартыг нь бас өөрчилж өгөх шаардлагатай. Тэгээ одоо яг наадах чинь манай инх цэцэг гишүүн энэ дулааны эрчим хүчний хуулийн дээр ер нь ороод ирэх бах. Тийм ч өөрөө хуучин бол бид нар одоо цөөхөн тооны нэг нэр төдий тийм хууль байсан юм байна. Тэгээд одоо бол бүх нарийн маш олон дэд сэдв байгаа штэ. Дулааны эрчим хүч дотроо хэмжүүржүүлэх бодлого за тэгэл юу гэдгийг төвлөрсөн бие даасан гэд маш олон зохицуултууд дэд юу байгаа гарчиг. Энэ бүгдэн дээр маш нэрвчлсэн залтайгаар хуулиудыг төсөл бэлтгэж байгаа юм байлээ. Тэр ажлын хэсэгт би бас айгүй үнэлж байгаа айгүй мундаг Монголын одоо сайн туршлагатай хүмүүс орсон байна лээ. Тэгэхгүй бол улсын төсвөр баригдаж байгаа барилгын зураг төсөвт уучлаарай. Барилгын зураг төсөвт одоо энэ айл өрх болгон дулааны тоолорыг ашигладаг ийм хууль гараад ирнэ хаа л гэж хүлээж штэ. Тэгэхгүй бол улсын төсвөр баригдсан сургууль гэхэд уурын зугтай зураг батлагдаад явна гэдэг бол одоо энэ бол ерөөсөө тий маш эмгэнэлтэй дүр зураг бол юм шиг л ерөөсөө. Одоо жишээлбэл Солонгост очиод 2-7 хоногт дадаа хүүтэн өдөр шалныхаа халаалтыг асаачдаг, халуун өдөр унтраачдаг. Зөвхөн дүүшинд орохдоо усаа халаагаад халуун усандаа орчдөг. Бусад үед хүүтэн бүлийн усаа ашигладаг. Тэгэхээр нөгөө 1-р магистрал дээр байдаг тэр 130 градус гээд байгаагаа 80 руу 90 рүү оруулж ирээд хэрвээ та 100 градусаас дээшээгээ ус хэрэглэх шаардлагатай. Эсвэл одоо тий хэдэн градус хэрэглэх шаардлагатай тэрийгээ 70-80 дээр тохируулах бол тухай орон сууц дотроо тохируулаад тэр хэрэглээнийхээ зардлыг төлдөг байя л гэж штэ. Тэр нь одоо энгийн хэлэх юм бол тэгээд энэ түрүүн хэлсэн дээр нэмээд хэлэхэд энэ дулааны эрчим хүч хасах 40% дутмагшилтай явж гин гэж байна. Хэрэгцээний халуус бас ингээ үйлрүүлэхэд үүлч бид нар дулаан дээр яадаг гэхээр халаалтаа авчдаг. Хэрэгцээний халуусаа төвлөрснөөс авж байгаа штэ. Тэгвэл одоо энэ технологийн 90-нд энэ төвлөрсөн системээр хэрэгцээний халуус бэлддэг. Энэ одоо горимоос салъя гэдэг. Энэ философиг одоо бас цагт их төлхөө ярих цаг болж байгаа. Чи хэлж штэ Солонгос ингээд дандаа хэрэгцээний халуусыг бие даасаар бэлдэж яана гэдэг. Энэ багхгүй. Тий. Ягдгүйл энэ манай одоо 1 2 3 4 станц чинь за ингээд зуны цагт халаалтан зогсчихтэй зэрэг хэрэгцээний халуус үйлдвэрлэхийн тулд энэ одоо том чадлын том одоо станцууд ажиллана гэдэг бол тэр чигтээ бас алдагдал. Тийм болохтой зэрэг одоо 190 цагт намраад халуусыг хэрэгцээний халуусыг агарын дулааны насаасуудаар шийдчих юм бол тий бүрэн боломжтой. За эрчим хүчний одоо маш нэрийн зохицуултууд одоо үйлэгдэж байна да. За эрчим хүчний тухай хууль тэрэн дотроо эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль гих мэтчлээ одоо айгүй том ер нь хүлээлт үүслээ. Би бол одоо хувьдаа бол бүр нэгнгүү зүйл залтыг бүр уншаад теста ямар болж өө гэж одоо хармаар л бүр ингээ хорхоо үрж ирдэг гэхтээ тийм тэгээ санагдаж байна. Тэгээ бидний ярилцах цаг одоо дуусгаад үндсэндээ нэг 5 минут үлдсэн байна. Баяр хөтлөгчид бас сүүлийн нэг асуулт байна уу? Ер нь та хоёр манаас ярилцлагаад өгнөд төгсгөл тийм ээ. Яг нь одоо их том сэтгүүлтэй бас ногоон юу бол маш олон юмыг хамарсан байдаг учраас нэг доор ингээ бид нэр бүгдийн үнэлж одоо ярилцаж чадахгүй. Гэхдээ мэдээж энэ хөөгцөн цаг дотроо аль болох их мэдээлэл солилцож ярилцахыг мэдээж зорилоо хүслээ. Тэгэхээр ер нь цаашд одоо ирэх 10 жилд та ногоон хөгжлийг одоо юу гэж харж байна?
Дээрээс нь яаж гэмээн бид нэр тэр цэг рүү таны хүсдэг тэр цэг рүү бид нэр очих вэ? Ямар шат дараатай арга хэмжээнүүдийг авснаар ч гэдэг юм уу те таны тэр бодлыг бас бид нэр сонсомоор байна л да. Би танай студи руу ирэхээс өмнө тэр нүд шийдэл нэвтрүүлэгт орсон Японы эрчим хүчний хэмнэлтийн төвийн мэрэгчлэлтэн Япон Муйсийн нэг доктор тий хоёрын яриаг сонссон. Амруу яриаг сонссон. Тэнд бол тэр хүн хэлсэн байна. Би гэр хороолоор явсан. Тэр чигтээ уурын зовх байна. Танах яагаад ийм уурын зовх гэдэг те асар их алдагдaltaй. Энэ системээс салдгүй юм бэ гэдэг юм хэлжсэн. Яг түүний ингээд үргэлжлэл те гэхүүд одоо бид нар энэ Тархамд газар зүйн байршил дээр бие даасан инженерчлэлийг л чуулчлах цаг ирж байна. Энүүн дээрээ төр маань маш хурдан зохицуултуудаа гаргаад одоо татвараар дэмжих, татаасаар дэмжихтэй ингээ гихчлэн одоо олон дэмжлэгүүд байгаа л да. Энийг хийж сэтгэлгээ хурдан оруулах юм бол Монгол улс хөгжлийг товчлоход ойрхон байна. Тий. Жишээ ярихад бид нар аймагуд байна. Аймагуудад дунд уурын дулааны сахилгаан станцыг барьж байгаа. Аймгийн төдөл нэг 20-од аж ахуйн нэгжил байдаг. За магадгүй сүүлийн үед нэг хэдэн орон сууцны хотгон орлууд баригдаж байгаа. Эднэрийг тэр дунд уурын дулааны сахилгаан станц хангаж байгаа. Тэгвэл нэгэнтээ дунд уурын сахилгаан станцаар бид нар аймгийн төвүүдийг шийднэ гээд энэ концепц явсан бол аймгийн бүхэлд нь орчин цагийн лоткид ирэх хэрэгэлдэггүй тий шууд хөрсөнд нь ингээд булаад халуусыг дамжуулчдаг орчин цагийн энэ 5 систем шугам хоолойг ашиглаад нэгвэл аймгийн төвөө бүхэлд нь хангаад тэр одоо дунд уурын дулаан станцын ашигт ажиллагааг өргөсгөөд өгөх ийм одоо бас зохицуулт байж болно. Хоёрд нь тэр аймагуудад баригдаж байгаа дулааны дунд уурын станцыг заавал түшээд авахгүйгээр түүнээс салангад бие даасан хараат бус одоо энэ орчин цагийн байгальдандаа нөхөн сэргийгдэж идэг их хүмүүсруулах те нарны панелтай аккумуляц хийдэг халаагууртай агарын дулааны насоос хөрсний дулааны насоос усны дулааны насоос гэрчлэн энэ төрөл жанрын бүх типийн шийдлүүдийг авчираад айл албан газрууд нь тоногдоод явчих юм бол энэ бол ерөөсөө одоо ногоон хөгжлийн бүх категориудыг хангад ийм л байгаасаа гэж хүлээж байна. Ирэх 10 жилийн байх болно. Ямар гоё. За, ярилцлагад босхоо гурлаа. За, өнөөдөр их одоо том сэдвээр ярьлаа. Гэтэ бол бас аль болох бүх талаас нь мүлжихийг хичээж байгаа. Тэгээ ярилцлага болгон дээр нэг шин өнцөг, гаргалгаа, технологийн шийдэл те сайн мэдээллүүд, сайн мэдээнүүд бас гарч ирж байна. Тэгээд эрчим хүчний тухай хууль одоо шинээр өргөн баригдахдаа доторх агуулга нь ямар байх бол гэдгээс одоо их зүйл бас шалтгааллах нэ. Энэ бол Монгол улсын цаашдын нийгэм эдийн засгийн хөгжлийг бас нэлээд том одоо зургаар нь тодорхойлох, чиглүүлэх юм чухал хууль болох нэ гэж хоёулаа дараагийн дугаартаа харж байна. Чадвал энэ сэдвийг хөндүүлэх зүгээр санагдаж байна. Яг энэ цаг үеэд. Тийм байна. Яг л цаг үетэйгээ нийлсэн те. За ингээ өнөөдөр Монголын ногоон барилгын хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн ультрасоник компани ерөнхий захирал хатагтай Чимэг цэцэг оролцлоо. Физикч 25 жил яг одоо энэ салбарт хүчин зүтгэж явж байгаа. Өнөөдөр тэгээд энэ салбарт таныг өөрийнхөө манлайллыг үзүүлээд мөн олон нийтэд яг энэ сэдвийн талаарх зөв зүйтэй мэдээллийг өгөхөөр ирсэнд их талархаж байна. Тэгээд ярилцлага энд хүргээд дуусгая. Студид хөтлөгч Барсмаа олон баяр нараа ажиллалаа. Эх 7 хоногт яг хөтлөгч баярын хэлсэн шиг бас хууль эрх зүй талаас нь илүү ярилцахыг хичээе. Та хоёртаа баярлалаа. Баярлалаа. За үзэгчдээ ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Терминал нийтийг channel YouTube платформ дээр байгаа. Тэгэхээр YouTube руу ороод терминал нийтийг бичингүүд playlist.energy гэсэн булан байгаа. За тэрэн дотор эрчим хүчний сэдвийг тойрсон цуврал ярилцлагууд байршиж байгаа. Мөн энэ ярилцлага Монгол телевиз болон терминал нийтийг пэйжүүд дээр лайв хадгалагдаж байгаа учраас дахин давтаж үзэх боломж байгаа шүү. Ингээд эх 7 хоногт уулзъя. Баяртай. За баяртай.